баярын мэндийг дэвшүүлье. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам. Монголын хүнсчдийн холбоо. Монгол улс бол хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр, хүнсний чиглэлээр бол энэ дэлхийд тэргүүлэх ууган хүнс үйлдвэрлэгч орн гэж би дотор нь бодож явдаг. Гэхдээ яг хүнсний аж үйлдвэрийн салбар гэдэг агуулгаараа үүсч өгчөөд 90 жил боллоо. Хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч өгсөний 90 жилийн ойг энэ жил бид тэмдэглэх гэж байна. Тэгээ 90 жилийн энэ арга хэмжээнд би одоо бас энэ хүнсний салбарт насаараа ажиллаж хүнсийг жинхэнэ одоо агуулгаар нь ойлгож мэдэж хүнсний салбарыг удирдах, хүнсийг өөрийн одоо шинжилж судлаж одоо олон мянган хүний оюутнуудыг эрдэм шинжилгээний ажлын удирдах гэсэн манай хөнгөн хүнсний үйлдвэрийн орлог сайд байсан одоо хүнсчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч за манай профессор, доктор, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дамдын сүрэн сайдтайгаа, багштайгаа, ерөнхийлөгчтэйгээ өнөөдөр уулзж байгаадаа миний хувьд бол их туйлын баяртай байна. Тэгээ хүнсний аж үйлдвэрийн салбарт үүсч өгсөний 90 жилийн талаар ярихаас өмнө энэ хүнсний аж үйлдвэрийн салбарын Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн хөгжлийн товчоо гээд 2020 он хүртэл 2020 онд одоо ийм ном гарсан. Энэ номын бол гол зохиогч нь миний хувьд бас хамтран оролцсон. Тэгээд энэ номон дээр бол манай Дамдын сүрэн багш маань эрдэмтний хувьд салбарыг олон жил удирдах байсан хүний хувьд бол маш их одоо дүн шинжилгээ, анализтэй, бодит байдлыг газар дээр дүгнсэн ийм одоо ном гарсан. Тэгээд номноос эхлэх үү. Тэгээд дараа нь одоо хүнсний аж үйлдвэрийн 90 жилийн гэх юм бол битээд 90 жилийн хөгжлийн талаар бол ярих юм бол олон байгаа. Тэгэхээр ер нь түрүү өөрөө тавчгаа хэлчихлээ л дээ. Монгол улс хүнсний аж үйлдвэрийн гал голомт үүссэн нь бол одоо 21 оноос өмнө нэг ундаа савлдаг, талах барьдаг, нарийн боовны нэг тийм гар ажиллагаатай жижиг сэжиг тархай бутархай гол төлөв одоо гадаадын хүний эзэмшилд тийм жижиг үйлдвэрийн махтай юмнууд байсан. Тэр бол одоо 21 онд тэр бүхний чинь нөгөөд улсын өмчил сангийн яамд баядгийг бадруулах хэлтс гэж байгуулаад тэр хэлтсийн харьяанд тийм жижиг архи дарсны үйлдвэрийг аваад 24 онд архи дарсны одоо улсын монопол онцгой архи тогтоогоод тэгээд өөрөөр үндэс суурь анх тагид тавигдаад явж исэн. Тэгэхээр яагаад 30 оноос тооцдгүй гэдэг энэ номон дээр би энд гэхдээ би товчхон хэлж нэмээд 30 онд бол худалдаа аж үйлдвэрийн яам байгуулад тэр яамныхаа харьяанд тэр хүнсний байсан одоо 30 он хүртэл чи мал нядалгааны газар, аж ахуйн савнгийн газар энэ төр гээд Улаанбаатарт бас нэлээд хэдийн байгуулагдсан байсан юм байл. Тэднийг нэгтгэхэд одоо тэр яамтай харьяалуулаад өөрөөр хэлбэл аж үйлдвэрийн салбар болох эхлэл нь яг энэ 30 оноос тэр үгээр дооддог. Тэгэж одоо Абдын их хурлын зарлиг гарч ирсэн 79 онд анх 50 онд хүнсний аж үйлдвэрийн 50 жилийн ойг тэмдэглэсэн хөнгөн үйлдвэртэйгээ хамт тэгэхэд одоо 80 онд тэмдэглэсэн. Тэгэхэд одоо урд өмнө тэгж хүнсний салбарын ой тэмдэглэж байгаагүй. Тэгээд 60 онд хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн яам гэж ягаад бид хүнсний үйлдвэрийнхээ 60 жилийн ойг тэмдэглэсэн. За тэгэл тэрнээс хойш 10 жилээр алдахгүй яваад байгаа. Энэ алдахгүй явсны одоо гол үүрэг гүйцэтгэсэн яхахгүй Монголын хүнсчдийн холбоо. Ялангуяа тэр 70 жилийн ойгоор бол бие даасан тусдаа яам болоог өөрөө сайн санаж байгаа баг. Дөнгөж одоо хүнс хөдөө аж ахуйн яам байгуулагдаад тэрний дараахан тэмдэглэсэн шүү дээ. Тэгсэн. Тэгэл одоо бидний чи мөнгө төгрөг байхгүй одоо та бид нар чинь одоо компаниудаа цуглуулад бадаргуугаад улсын төсвөөс өмөх чадахгүй тийм л байсан шүү дээ. Тэрийг бодоход бол одоо бол сайхан болчихжээ. Одоо бол компаниуд чадахтай байна. Төрөөс зохих хэмжээнд тэмдэг үзүүлж чаддаг болчихдог. Энэ хамгийн гол нь бид хүнсний үйлдвэрийн одоо ой гэдгийг энэ хойд үед маань энэ түүх одоо гүнзгий үлдээсэ.
Эн чин зүгээр яг номон дээр бичихд бол тэгэл одоо 40 он тийм бай, 50 он тийм байж гэл баахан график тоо өснөгт гаргаад бичээд байж бол хамгийн гол нь тэрний цаана хичнээн олон хүний хөдөлмөр, хичнээн олон хүний зүтгэл, хичнээн олон хүний оюун ухаанаар энэ бүтсэн бэ. Манай ч одоо анхны инженерүүд бол 50 хэд онд л болсон юм байлээ шүү дээ. Тэрний өмнө бол ерөөсөө л одоо гадаадын мэргэжилт боловсрол мэдлэг гайгүйтай тийм хүмүүсээ гадаадын мэргэжилтнүүдийг дагаж ажиллуулаад тэдгээр нь одоо бас нэг орос хэл устай болоод анхны мэргэжилтэн бол 55 6 онд ирсэн байлээ дээ төгсөж зөвлөлтөд. Тэг ингээд 90 жилийн тэмдэглээд ингээд үзэж яхад 1930 онд бол яг хүнснийг биш худалдааны яам гэх тэрний харьяа байсан. Ингээд үзэхээр нэг 4 үе шат байгаад байх шиг хүнсний үйлдвэрээс салбар. Одоо 30-аад он тэгээд дараа нь 50-аад он 60-аад оны ихт бүтээн байгуулалт тэгээд 70-80-аад он тэгээд 90 оноос хойш гэх та энэ талаар нэг системчлээ тэр үе шатаар нь ер нь хүнсний үйлдвэрийн өдөө хүртэл яаж хөгжсөн гэдгийг талаар ер нь одоо за тэгээд 30 онд үндэс суурь нь тавигдаад за 40 он хүртэл яг уу тэр нэгэнтэй л үүссэн үндэс суурь адрал хүнсний эдэжтэй жилийн тэрэстмэрээс зохион байгуулалтын юмгээд нэмээд бас тэр байсан ядгааны газар дээр жишээлбэл ингээд сарилгадаг цэгт байгуулах загас барих. За тэгээ бас одоо бүдүүн гурал гэж ярьдаг байсан та. Тэр одоо гурал тэрэмдээд бас тэгээ тэр чин газар тариалан энэ зүүн хараагийн орчимд овоо эхэлсэн юм шиг байгаа юм. Газар дээр ирэхээр бас нэг 10 гурал баг будаа энэ төр рүү ороод ингээд явж байсан. За тэгээд Дэлхийн 2 дугаар дан эхлээд ялангуяа нэг зөвлөлт холбоот улсад их орны дан эхлээд ирэхээр бид нар чинь хойноос Оросоос авдаг гурал будаа энэ юм нь хомсдоод ирэхээр дотоодын нөөцөө ашиглах асуудал тэр 40 онд намын төв хорооны намын 10 дугаар их хурлаар их урт зарагдсан байдгийг. Одоо өөрийнхөө түүхийдийн нөөцөд тулгуурлаад ер нь одоо өөрийгөө хүнсээр хангая гэдэг. Тэгээд тэр үед анх одоо 40 онд сүү тасны завод байгуулагч эхэлсэн байгаа юм. Нэг хэдэн цөөхөө нэг 70 хэд билүү нэг хангай аймагуудад. Тэн дээр бол одоо Орос мэргэжилтэн ажиллаж байсан зөвлөлтийн. Тэрийг дагаад сүүлд хүртэл мэдэх бахта манай юм Баяр сайхан гэд нэг настай өвгөн хүн байсан да цэцгийн тосны сүүл хөдөөж байгаа юм байсан. Тэр хүн одоо хязгаарын цэргийн сургуульд өгсөн цэргийн дарга хүн байхгүй юу? Хошууч генерал цолтой байжгаад хэлмэгдээд хэлмэгдэлтэй үед. Тэгээ 10 жил шоронд орчоод гарч ирээд тэр цэцгийн тос Орос хэл мэддэг учраас цэцгийн тосны үйлдвэрлэл зохион байгуулах гэж ирсэн орсуудтай цуг ажиллах үүргээ. Тэр хүн одоо Монголын бүрэл бүх сумд 300 хэдэн сумтай чинь хаана ямар баг байдгүй хэдэн үнэтэй бүр баг бүгдийг мэддэг хүн. Цэжээр мэддэг тийм ээ. Тэгээд цэцгийн тосоо хийсээр хагаад одоо 55 6 оны үе чинь бол 5 6 мянган тонн цэцгийн тосоо үйлдвэрлэж ирсэн. Тэгээ экспортод бас гаргадаг байсан тийм ээ. 300 тонн экспортод гарчдаг байсан. Боронтод тэр бэлгэнд бас цэцгийн тос өгч ийсэн юм байлээ. Цэцгийн тос гэдэг нэр чинь уулан тэр үед үүссэн юм байлээ. Сливичний масло аахгүй. Одоо болохоор одоогийн хүүхэд залуучууд одоо манай ачнар ч ялгаагүй масло гэж хэлэхгүй ойлгохгүй байгаа. Цэцгийн тос гэхээр. Тийм болтлоо зарим үйлдвэрлэл маань хаягджээ. Тэгээд тэр Дани үе чинь өөрийгөө их дайчилж аймагуудад хүнсний хамнаад байгуулсан байна. Тэрний үхээр талхбаа үйлдвэрлэдэг. Тэгээд тэр чинь нэг тийм одоо хүнс өдөө аж ахуйн цогцлбор хэлбэрээр байгуулагдаж гисэн юм байлээ шүү. Зарим нь одоо боломжтой газар сайлын үнэний аж ахуйтай, гахаа дахианы аж ахуйтай, тэгээд талхбаа үйлдвэрлэдэг, аж ахуйн савн үйлдвэрлэдэг. Ард иргэдээс нэг агентаар дамжуулаад өлөнгөдөс цуглуулж ирээд боловсруулдаг. Би бол тэрийг ер нь орон нутагт бол маш их зөв зохион байгуулалт байсан юм байна да гэж боддгийг. Тийм бид чинь сайнны нав сарын хаях хэрэгтэй байхгүй тийм ээ. Яг аж ахуй хүнсний үйлдвэр хоёрын жинхэнэ хоршилтын үндсэн дээр эхэлсэн байлаа. Тэгээд өрхийн аж ахуй, жинхэнэ одоо жижиг дунд үйлдвэр чинь тэнд явж исэн байхгүй тийм ээ. Гоон цааны газар ч гэсэн тэр хүнсний хамнаадын харьяанд байсан байлаа. Кластер гэж бид үсээ яриад байгаа юм чинь тэр чи яг л одоо аймаг орон нутгад бол жишээлбэл тийм байдлаар хөгжмөр байгаа байхгүй. Яг хуу тусдаа одоо бол ховын өмчөнд байна л да тусдаа. Гэхдээ кластер болоод нэг зохион байгуулалтаа ядчил дундаа нэг уурын зуухтай дундаа на трансформаторын станцтай байна үстэй. А тэрий чин дагаал одоо ажлын хувцсны цех,
гутал засвар үсчин гоо сайхны үлтгэнүүд дагаад л одоо төвлөрчтэй аймаг үрт юм баймаар байгаа юм бол. За ингээд яг ямар ч байсан тэр дааныг туулаад өөрөөсөө тэр гурлагийнхаа үйлдвэрлэлийг бол нэлээд нэмсэн байгаа юм. Бүр одоо морин дээрэн байсан, усан дээрэмч байсан юм байлээ. Тэрийгэ цахилгаан дээрэн болгоод тэр 20-30-ыг байгуулсан байдгийг. Тэр нь одоо би бол муухан мэдгийн та нар юу ихэн бол мэдэхгүй. Намайг одоо сургуульд ороогүй байхад тийм улдаан өнгөтэй гурал гардаг байсан. Одоогийн нэг Бэг 210 гэдэг шиг. Өөрөөр хэлбэл эсдгийн агуулмж бүхэл үрийн л гурал байхгүй юу? Тэгээ тэрийг юу гадаг байсан. Бид нар баг байхад тэрийг идэхгүй байна гэд манай ээжээ бас аргатай ухаантай хүн байж л дээ. Цагаан гурал зуураад тэр боройгоо зуураад дунд нь боройгоо хавчуудаа цагаан гурлаа хоёр талаас нь наагаад хэрчээд бооцог ичгтэй зэрэг хүүхдүүд холиод ичдэг. Яг нариндаа бол тэр чинь бол хамгийн тэжээлэг байхгүй тийм ээ. За тэгээд 58 оноос одоо Улаанбаатар Чихрүү овны үйлдвэр одоогийн Натар өргөөгийн энэ талхны үйлдвэр энэ улаан харангийн сүүний үйлдвэр гэдэг ингээд үйлдвэрүүд орж ирсэн. Гурлийн үйлдвэрийн хөгжил Атар эзэмших ажил 58 оноос их эрчимтэй явсан гэсэн. Энийгээ дагуулад гурлийн үйлдвэр хамгийн түрүүнд булганы гурлийн үйлдвэр орсон юм байна лээ. Дараа нь хинтих орсон юм байна лээ. Тэгээд л одоо доорнод төвсгөлгээд гол гадруудаараа гурлийн үйлдвэрүүдэд байгуулад ер нь одоо 65 он гэхэд гурлийн хэрэгцээг өөрөө хангах хэмжээндээ хүртсэн. Ингээд ер нь хүнсний үйлдвэрийн хөгжил бол нэлээд их эрчимтэй яваад ирсэн. За тэгээд 60-аад оноос сүүлээс одоо сайхан мах-комбинатууд Улаанбаатарын мах-консервийн комбинат гэдэг чинь өөрөө тэнд ажиллаж исэн мундаг дам комплекс байлаа. Мундаг дам комплекс байлаа. Зөвхөн мал төхөөрсөн малаас бид нарт хайдаг юм байгаагүй шүү дээ. Бод малын сэвсийг хүртэл шахаад хатаачдаг байсан шүү дээ. Арц шиг тийм ногоон гурил болгоод. Ясны гурил хийдэг байсан. Цусны гурил хийдэг. Ясны гурил бо тэр намайг дээд сургууль төгсөөд иржихад тагалцагны тос хүртэл экспортод гаргаж ирсэн. Чүмэгний тос, тагалцагны тос хамгийн үнэтэй тос. Тэгээд дархан доронтой махкомнад ийм маягаар хөрсөөр нөгөө хөлөөрөө хойд зүг рүү гардаг экспортоо хомж эхэлсэн байхгүй тэрч. Энэ 3 том махкомнадын гол үүрэг үлдэр. За тэгээд ер нь одоо 70 оноос үл ер нь үндсэндээ эрчимтэй хөгжил эхэлсэн л дээ. Тий. Одоо яг эрчимтэй хөгжлийн үйлдвэржилтээ бол 70 оноос нэг 87 90 он юм да. 90 он хүртэл намайг дээд сургууль төгсөөд ирэхэд 69 он. Тэр үед ч одоо апу яг эд баригдаж байсан, дархан доронтын хүнсний комбинат эд баригдаж байсан. За тэгээ хэд хэдэн гурлийн үйлдвэрүүдээ түшиглээд багсармал тэжээлийн үйлдвэр, сүүлдээ технологи өөрчлөөд хорголжин тэжээлийн үйлдвэр. Ингээд одоо тэр гурлийн үйлдвэрээс шаяддаг юм байхгүй. Махкомнадаас шаяддаг юм байхгүй. Ийм л хэлбэр рүү их сайн орж ирсэн. За тэгээд дараа нь одоо орон нутгийн жижиг үйлдвэрүүдэд өөдөн татгах ажилд орсон доо. Аймгийн хүнсний комбинатууд гэдэг чинь бас л одоо таарухал юм байлаа шүү дээ. Байшин барилга муутай. Мэдээ 70 он хүрээд ирэхэд бол 40 он байгуулагдсан юм чинь 70 он түрээд ирэхэд бол өөрхий гологдсон шүү дээ. Шавар бишинтэй, гал түлдэг, тэндээ талхааж гиндэг тийм байсан. Тэгэл тэрий чи одоо цахилгаан бишин болгоол юугаа шингэн түлшээр ажилтдаг биш нэвтрүүлээд одоо манай лавга сайт яг тэр ажлыг гарч гүйцэтгэж ирсэн юм да. Лавга сайттай дараагийн одоо хүнсний үйлдвэрийн хэлцээний дарга байсан. Тэгээ сүүлд нь орлого сайт болсон. Эсвэл лавга сайт дулмаа сайт төр гурлийн үйлдвэрийг л гардсан хүн. Ингээд одоо сайхан манад урсмаар олон сайхан хүмүүс байна. За 90 оны төвшөнд бол ер нь сайн болцсон байсан л дөө. Хуучин барьдсан махкомбинат, махконсервийн комбинат, за тэгэл талхчглын үйлдвэр, талхчгаар ашиглалтанд орсон, сүүний шинэ үйлдвэр орсон, аймгийн 14 аймгийн энэ төвд хүнсний комбинат ашиглалтанд орсон, гурлийн үйлдвэр, мах боловсруулах 2 жижиг үйлдвэр, дорнод завханд орсон, 3 дахь нь баян үлгийд баригдаад дуусч байсан. За тэгээд одоо ховд Улаангомд махкомбинат барьж исэн байхгүй юу? Юу гэхээр тэр баруун зүгээр амьдэр мал гардаг байсан. Тэрийг хязгаарлах гэдэг. Оросууд ч өвшөөрөөд тэгээд оросуудад бол бид мах өгье. Харин тэнд одоо төхөөрсөн хоньныхаа арьсаар ажлын нэг хийдэлээ гэж. Энд чинь бүгд хоорондоо уялдаатай байхгүй юу? Ягаад гэвэл тэр баруун аймагуудын чинь хонь бол одоо Монгол хонь шүү дээ. Бие томтой сахлаг өстэй.
Тэр бол нөгөө Крээн тэргээд юуны нэхий дээл болдог мөрнөөсөн юу биш, хонь биш. Тийм учраас тэр дээлээр нь ажлын дээл хийгээд тэгээд одоо Сибирийн Оросууд чинь тэгэхэд баам энтергээл Сибирь чинь маш их юу гэлээ шүү дээ, адилах хүч. Энд одоо адилах хүч өгөөд тэгээд Оросынхан ч их дуртай хүлээж авч байсан. Тэгээд хамтаа үйлдвэр энтер гэж ярьж байгаад тэгээ би бол бас улс төрийн төвчөн дээр санал тавьж ирсэн юм аа. Махны үйлдвэрээ бол Монгол улс хүнтэй хамтаа үйлдвэр болгож болохгүй. Мах бол тэртээ тэргүй дэлхийд дахин дээр тэгж илбэг байгаа биш. Нэг хоёрдугаарт манай малчин зүгээр тэжээвэр мал биш шүү дээ. Манай малчин бэлчээрийн мал. Бэлчээрийн малын махны тэр одоо ус тогтоох шүүслэг чадвар, загсах чадвар. За тэгээд бэлчээрийн мал өөрөө нөгөө өв сургамалда сонгож иддэг учраас улиралдаа зогтсон тарга хүчээ авчдаг. Тэр тийм учраас тэр махны одоо амт чанар үнэр юм бол шал өөрөө. Нөгөө дэлхий дээр нэг жаахан тийм үү ойлгоц байдаг юм байл л дээ. Монгол хүнээс хонь үнэртдэг гэж. Ер нь хоньны маханд жаахан сүжиг муутай. Би тэ хөх судрыг үдчихсэн. Хөх судр дээр инжина шин хөх судр дээр битсэн байдгийг шиг бүр. Тэр үед л дэлхий дахин тэр хоньны үнэр гэж монгол хүнээс. Тэгээ бас их л зөв тайлбарлсан байсан л да. Юу вөхөр нэгдүгээр тэр нөгөө Чингисийн байлдан дагуултанд өртөж өшөргсөн. Ард түмний гаргасан үг. За нөгөө талдаа нэг өстэйд хөлсөн дээлтэй. Тэгээ халуун газар орохоор хөлдөр нүдтэй хөрхий. Тэр мөртэй холбоотой болохоос яг хониндоо өндөр нь байгаа биш. Имагэ нэг тиймэрхүү санаагаар. Тэгээ энийг бол одоо бид бас цаашдаа энэ экспортонтой бодож үзмээр байхгүй юу? Тийм. Юу таасаа дулмаа сайд, лавга сайд тэгээд одоо бодлого тодорхойлогчдын талаар улс төрийн төвчөнд та асуудал орол шийдвэрлэж исэн талаар ярьлаа. Тэгэхээр би таныг бол сайн мэдгий. Намайг сургуульд ирж байгаа та орлогч сайд байсан. Би 82 онд дээд сургуульд ирж байгаа та орлогч сайд байж байгаад тэгээ бид ч бас хамтарч эрдэм жилгээний ажил одоо эрдэм жилгээний институтээр намайг ажлын хажуугаар эрдэм жилгээний одоо гэрээт ажилтан гэж аваад тэгээ тэр үед нэг сайн санаж байгаа миний юм бол 86-7 оны үед бид ерөөсө Монгол улсын аж үйлдвэрийн салбарыг ижүүрнээр нь тодорхойлох нэг том төлөвлөгөөн дээр суулгаа. Тэгээд төлөвлөгөөний комиссийн ерөнхий удирдлагын доор яамдууд ажиллаа. Та тэр ажлыг ялангуяа хүнсний ажлыг тодорхойлоод тэгээд хүнсний инженерүүд дотроос намайг одоо тэр үед сонгож аваад тэгээд тодорхойлжсэн. Тэр бичиг баримтыг би одоо бас ижүүрнээр нь хайгаад байна. Тэр бол зөвхөн хүнсний салбар биш, уул уурхай нь хаана байх вэ? Аж үйлдвэр нь хаана байх вэ? Хөнгөн үйлдвэр хаана байх гэж ижүүр нь том судалгааг нийт Монголын хэмжээнд хийжсэн. Тэгээд тэр үеийг та бол одоо нэг бодлого тодорхойлох, төрийн бодлого гэдэг бол төлөвлөгөөт эдийн засаг гэдэгтэй холбоотой байгаа. Төрийн бодлого тодорхойлоход бол та тэр үеэс бол маш их идэвхтэй оролцож зөвхөн хүнсний салбарч Монгол төрийн аж үйлдвэрийн бодлогод оролцсон хүний. Тэгээ миний одоо анх сургууль гэж ирсэн сайд маань тэгээ бид хоёр одоо салбартаа хамтарч ажиллаж байгаа хүнсний үйлдвэрийн хүнсчдийн холбооны дээр одоо үүсгэн байгуулах цагаас эсвэл манай гомбо одоо ерөнхийлөгчтэйгээ бид хамтарч ажиллаж байсан. Тэгээд яг тэр үеийн тэр бодлого тодорхойлжсэн. Ялангуяа тэр нэг том бичиг баримтын талаар бидэнд үлдсэн юм байна. Би одоо хайгаад олохгүй л байна. Намжимгой дээр л байдаг бид нэг сонссон. 80 онд 81 онд намын туурын аж үйлдвэр хэлтс нэг жил ажилласан. Тэгээд тэр 80 онд манай салбарын 50 жилийн болоход намын туураад ардын хурал засгийн газрын одоо баярын бичиг өгдөг байлаа шүү дээ. Тэр чинь том бичиг. Тэр баярын бичиг чинь зүгээр баяр хүргэе гэсэн юм биш. Хамгийн гол нь хөгжлийн бодлогын тодорхойлдог байхгүй юу? Тэн дээр хөнгөн хүнсний үйлдвэрийг энэ хөдөө аж ахуй ялангуяа мал аж ахуйтай хослон хөгжүүлнэ гэсэн тийм санаа 80 онд гарч ирсэн байна. 80 онд тэр баярын бичиг тулсан. Мэдээж би ганцаар хийгээгүй л дээ. Тэр чинь миний хийснийг тэр бүр одом дарга дамтан дарга энэ төр үзээд янзлсаар хагаад улс төрийн давчаагаар хоёр хэлэлцээд тэгээ хоёр дахь дээрээ баталсан хэрэг. Тэгээд анх санаа тэгж гарсан. Тэгээд 81 онд одоо намын 18 дугаар их хурл боллоо шүү дээ. Намын 18 дугаар их хурлын илтгэлд анх удаага хүнсний аж үйлдвэрийн талаар хэсэг оруулсан юм байхгүй. Гүр Бадамгой эдийн засгийн хэсгийг бүгдийг толгойлдог байсан. Мундаг хүн байлаа шүү дээ Гүр Бадам гэж.
Тэгээд би бүр одонгод ярихгүй юу. Урдах материалуудыг үзэхээр зүгээр нэг хөнгөн хүнсний үйлдвэр гээд хүнсний үйлдвэр нь зурвас ороод явахгүй юм аа. Тэгэхээр ер нь одоо хөнгөн хүнсний үйлдвэр шиг хөдөө аж ахуйн хамт хөгжүүлдэг. Тэр үе чинь социалист орнуудад угаасаа агропромышленный комплекс гэж их ярьж байсан шүү дээ яг. Тэгээд бид бас тэнд ганцхан газрын туршлага үзэгдсэн байсан. Тэр одоо Унгар Герман энэ төр чинь аль нь хөдөө аж ахуй аль нь хүнсний үйлдвэр юм ялгахтахааргүйгээр тийм хоорондоо интеграц болцсон. Тэр санааг басан чинь тэр нь хөгжсөөр сүүлдээ хөдөө аж ахуйг хөгжүүлэх хүнсний хангамжийг сайжруулах зорилттой програм боловсруулна гэд намын их хурлын илтгэлд орсон. Тэгээд тэндээ бүр хүнсний аж үйлдвэрт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үе 8 дугаар 5 жилд. Тэрийг бүр тооцоогаад өгцөө. За ингээд одоо манай салбарын юм чи нэлээд тодорхой болчихгүй юу. Тэрний дараа одоо төлөвлөгөөний комисс дээр хүнсний програм боловсруулах их том ажлын одоо комисс байгуулагдсан. Тэр чинь шинжилгээний актив ордог байсан. Орлого яг уу. Тэгээд төлөвлөгөөний комисс, шинжилгээний актив тэгээд яам тамгийн тэгээд намжим дарга толгойлж исэн баг тийм ээ. Ерөнхий удирдагч нь бол аргачаа дарга байсан юм. Бүр сайд нарын зөвлөлийн 1-р орлого дарга улс төрийн дарга юм. Тэгээд тэр нь та нарыгаад ажиллахгүй юу? Зөв. Юу гэхээр миний одоо гол санаа бол эн чинь хэн ч гэсэн одоо салбарын толгой дээр бол кадра бодож явах хэрэгтэй байхгүй юу? Бид чинь одоо өнөөдөр дамжуулсран гэдэг хүн ямар нэг шалтгаанаар ажиллаа хийхгүй бол дахид оронд нь гаргаад тавих хүн харманд бэлэн байж байгаа хэрэгтэй байхгүй. Тэрнээс таарсныгаа энэ сонгуульд их идэвхтэй оролцсон гэд хөтөл давцраа тавьждаг ажил биш ээ. Тийм журмаар та нарын үеийнхнийг бэлдэж ирсэн байхгүй юу бид. Та нарын дээд үеийнх нь бол манай энэ алцахгүй лачин бол энэ төр байна. Одоо тэр талаар эдгээр чинь бол энүүгээрээ яг шахагдаад энэ шалгуураараа яваад тэгээд одоо сайд дээр зөвлөлийн ажилтан Макконсерийн гимнадийн орлого дарагт яаманда хэлцийн дарга газрын дарга тийм ингээд хөгжүүлээд явдаг байсан байхгүй юу? Жинхэнэ одоо яриад байгаа мерит систем ч явуулж байсан тийм. Тэр ажилд хүмүүс даачлагдаад ажиллахтайгаа зэрэг тэр хүн чинь тэр салбарынхаа зөвхөн мэрэгдлийнхээ хүрээнд байсан сэтгэлгээ чинь задардаг. Том сэтгэдэг болдог. Би тэр өөрийнхөө инженерүүд их замилдаг байсан яамнах. Та нарын ширээнийхээ араас гарц сэтгэе. Ядаж одоо нэг Улаанбаатар хотын хэмжээнд сэтгэж сур. Тэгээд одоо цаашаага улам оролцооргоод Монгол улсынхаа хэмжээнд сэтгэж сур. Ингэж ээж л одоо Монгол улс хөгжин ингэж ээж Монгол улсын хөгжилд хүнсний аж үйлдвэр хөв нэмээ оруулна гэж. Тэгээ баруун бүсийг хөгжүүлэх техник эдийн засгийн цэцэлгээл одоо илтгэлгээд нэг том эрдэм шинжилгээ судалгааны баримтчиг Оросын хөгжил байршлын институттэй хамтарч хийж байсан л дээ. Тэнд тэр түрүүний миний ярьдаг нэг 2 маккомнод энтерч орсон байхгүй юу? Нэгэнтээ тийм баримтчигт орцсон учраас тэгэл бид өөрснөө болгосон. За сүүлд өөрөө ч оролцсон баг. Махны үйлдвэрийн хөгжил байршлын схем гэж үднэр бас хийсэн шүү дээ. Тий. Одоогийн энэ хээр мал нядлаад байгаа ашиг биш. Содон дарга яриад байна лээ. Тий. Одоо сун болгонд мал төхөөрдөг газартай. Тэндээсээ тэрэгцээрийнхээ махыг угаад илүү гарсныгаа аймгийн төв рүү хөгжинэ. Аймгийн төвдөр том заартай. Аймгийн төвдөр одоо аймгийн төвийнхэн тэгээ махаа хангаж байгаа. Нэг хэсэг экспортын зориултайг нь бол одоо завханд байсан тэр жижиг махны үйлдвэр шиг тийм үйлдвэр. Завхны тэр үйлдвэр ч одоо ашиглалтанд орсныхаа дараа жил 700 тонн мах экспортод гаргаж ирсэн шүү. Тэр чиваас юм байлээ энэ. Тэр үе чинь намрын надлага гэдээ бас гадаа мад нэдэлдэг байсан л дээ. Гадаа төхөөрсөн малын үнийг маш хямдхан авдаг байхгүй Орос. Бараг килограммын одоо нэг 50 копейк хүрчээсэн үгүй юу? Консервэндээ зориулж хийчих тий. Тэгээ бид нар нөгөө завхны тэр жижигхэн үйлдвэр дээрээ одоо экспортод гаргах мал нэдлээд тэгээ үйлдвэрийн аргаар төхөөрсөн гэдгээ үзүүлээд таны Оросын технологиор барьсан үйлдвэр гэж зөвшөөрөлчихгүй юу. Тэгээд гадаад худалдааны одоо Монгол экспорт нэгдэлд эсгэлааднаасаа өгдөг байсан. Их маргаан болсоо хил өртөл тээврийн зардлыг манайхыг хариу центр гэж би тэгээд заа засаргүй гэсэн үгүй. Энэ үйлдвэр бол эсгэлаадаас л өгнө. Таны экспортын төлөөлөгч эсгэлаад нь түлээж авна. Цаашаага Орос руу ачуулна, Хятад руу ачуулна тэр бол бидний асуудал биш ээ. Тэгээд одоо бид манай дээр тооцоо дуудана гэсэн. Тэгээд сайд дээрийн зөвлөл дээр хийж байгаа соддом дарга дэмтсэл тий. Ер нь зөв юм байна. Үйлдвэр ингэж экспорттойч оролдоод, малтайч оролдоод
Тэгээ хэдүүд нь яг үнцэн адилаа их. Тэгээ энэ зарчмыг уулдан тэгэл 91 оноос алдсан шүү дээ. Тэгээд энэ би дахиад нэг буцаад энэ тийм төлөвлөгөө гаргаж өөрөөр хэлбэл хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр бид ингэж ажиллаж байсан. Яг түүнтэй адилхан уул уурхай тэгэл бүх чиглэлээр төлөвлөгөөний комиссар нь базаад Монголыг тэр чигээр нь ижүүрнээр нь гарсныг тийм төлөвлөгөө намжууга надад ярьж ирсэн. Тэрийг одоо зах зээлийн дараа бол ингээд хүн хуваарлаад авчихсан архив бас материал болтохгүй. Одоо бид хүнс хөдөө аж ахуйн салбарынхаа тэр үеийн материал ер нь танд байна уу? Яаж олох вэ тэрийг? Олмоор санагдаад л байдаг. Хүнсний програм гэхэд 47 бот. Тий. Материал байсан одоо тэг байхгүй таа. Харин тэрийг одоо олмоор байгаа. Яг гэвэл тэр чинь маш олон хүний оюуны бүтээл. Тэгээ тэр чинь нэг баг болж байж. Хин дураараа ажиллахгүй. Дээрээ удирдлах. Тэр тийм зэгцтэй ажиллаж байсан. Энэ бол одоо уул уурхай энэ үйлдвэрийнхээ хөгжлийг дагаад хүнсний үйлдвэр яг уйлж явдаг гэсэн. Жишээлбэл Эрдэнтийг бариад ашиглалтанд орсны дараа жил манай хүнсний камнад ашиглалтанд орж яллаа шүү дээ. Хэвсний үйлдвэр орж яллаа. Юу гэхээр уурхайд олон хүн ажиллана. Тэр олон хүний чинь олон гэр бүлийн чинь гэр бүлийн эмэгтэйчүүд хэвсний үйлдвэрт, хүнсний үйлдвэрт ингээд ажиллах юм аа гэдэг. Одоо Багнуурын уурхайг ороход талхны цэхэн цугл орж исэн байхгүй жишээлбэл. Хүн хаан маань тэнд талах байх хэрэгтэй. Тэгээд одоо талхны цэх байгуулаад эхлээд одоо энэ Улаанбаатаратайгаа талхны үйлдвэрийн харьяанд өгч ягаад сүүлд нь одоо унтаа нарийн боовны цех юм нэмж хийгээд тэр үед нэгэд орхигдсон бэлэн байшин ашиглаад одоо тэгэхэд манай энэ одоо гурлийн Даштава гэдэг дээ бид. Манай Ахмад инженер Даштава Багнуурын засаг дарга болж. Би дахиж очиод Даштава байтэр яриад тийм сул байшин байна гэд манай үйлдвэрийн дарга хэлэхгүй юу. Энд тийм сул байшин байна Даштава даргатай сайн ярил балансаас балансан төгсөх юм шиг байна гэд. Тэгээд тэрийн балансаас балансанд аваад Багнуурч өөрөө хүнсний камнат болж исэн байхгүй. Энэ мэтэр ер нь өөрийнхөө боломжийг ашиглаад тэгээ хөгжлийн бодлого тодорхой учраас одоо таавраар би танд нэг үйлдвэр барих уу гэд ингээд яваад ах юм байхгүй. Төлөвлөгдсөн жишээлбэл одоо Сүхбаатарт одоо жижиг хэмжээний махны үйлдвэр байгуулна гэд хэдийн төлөвлөгөөнд орцсон. Тэгэл тэрний дагуу нөгөөд зураг төсөл техник гэдгийн үндэслэл юм хийгээ. Тэр байтугай манай институт одоо өөрөө зураг хийгээд хотог өндөрт мадлынтгааны жижиг үйлдвэр байгуулсан шүү дээ гэсэн. Яг 90 онд дууссан. Тэгээд хувьчилсан. Тэрийг уул нь одоо Содном даргын сайдрын зөвлөлийн тэрх үнэлж ирсэн юм аа. За ингээд одоо эдний институтыг дэмжиж таныг төхөөрөмжийг хийдэг зохион бүтээхийн тэгээ хүнсний засварлалтын контор ингээд нэг комплекс юм байна. Эднэрийг дэмжиж их урам өгч ирсэн лүнд одоо бидний өөрийн хийсэн зураг төсөл тоног төхөөрөмжөөр талхвааны цех орж ирсэн. Цаашдаа сум бүрт цөцгийн тос нарийн боо талхны тийм сумын хэмжээний үйлдвэр байгуулах гэж ирсэн байхгүй юу. Тэгээ ер нь манай зураг төслийн институт чинь аймгийн хүнсний камнад энэ зураг төслийг хийсэн шүү дээ. Нэг загварын гурдын үйлдвэр гэдэг өргөдөх зураг. Тэр үе чинь тэр зураг төсөл хийх гэж цаг их алддаг. Өөрөө технологийн зураг төсөл хийдэг институттэй учраас засварын төсөв мөсөв хийх гэсэн цаг алдахгүй. Институттэй тэр ажиллаж исэн хүмүүс ч бүр сэтгэл зүрхээр ажиллаж өөрсдөө өндөр боловсролтой хүмүүс байсан л да тийм ээ. Тэгээд одоо ингээ 90 он боллоо. 90 онд хүнсний салбараа ч мөн ч богино хугацаанд нураасан да тийм ээ. Тэгээд энэний дараа бол бас ч гэж нэг хүнсний салбарын инженер техник ажилчид бол аливаа ажлыг сэтгэл зүрхээр хийдэг гэж би боддог юм л да. Ягаад гэвэл эн чинь хүнс өөрөө их буруу үйлдвэрх юм бол бактериологийн зэвсэг. Хүнсний салбарт ажиллаж байгаа хүн бол хирург одоо мис заслын эмч шиг нарийн байхгүй болдгоо гэдэг. Тийм учраас маш ажлыг сэтгэл зүрхээс хийдэг, өндөр мэрэгжилтэй ийм хүмүүс учраас зах зээлийн үед бол төрийн бодлого ингээ хазаагаа доголдоод ирсэн үед бол жинхэнэ тэнд салбарт ажиллаж исэн инженерүүд, мэрэгжлийн ажилчид, өндөр мэрэгжлийн ажилтнууд маань хүнсний салбарыг авч харахад гол үр гүйцэтгсэн билүү гэж боддог. Та энэ дээр ямар бодолтой? Гэхдээ яг үнэн л дээ. Ер нь энэ одоо яг хоол хүнсний үйлдвэрлэл дээр ажиллаад байдаг хүн чинь бол
сэтгэлд нь яг шингэцсэн байдаг. Хүн хордуулах юм хүний эрүүл мэндэд сөрөг юм хийж болохгүй шүү гэдгүүл толгойд нь бүр гүн шингэцсэн байдаг. Би тэр нэг архины хордлогын тэр гарч ийлээ шүү дээ. Тэр үе тэр архины үйлдвэрийг манай хүнсний үйлдвэрийн мэрэгчлэлтэн гүйд хүн эзэмшижсэн бол яагаад тэр техникээс тэр арх хийлгэхгүй. Тэр үнэртэй л мэддэгдэн шүү дээ. Тэгэхэд захирал нь өөрөө уугаад орчлоо гэсэн мэддэг. Тийм замбраагүй нөгөө мэрэгжлийн энэ эрх мэдэл чинь тийм замбраагүй байхгүй болсон байхгүй. Хэн дуртай нь хям хийгээд л хэн дуртай нь талах хийгээд за тэгээд дуртай нь арх хийгээд бас нэг засгийн газраас нэг буруу уриалга гарсан юм аа ернэ. Яг нэг үйлхэд одоо энэ будаа горлоо өөрөө тэрэмдээдээ гэж уриалсан шүү дээ тэр үед. Тэгэхээр чи мэдээж тэр угаагаагүй будаа тэрэмдээд ямар гурил гарах юм. Доторонд ялах юм байхгүй айгуул шороод төмөртэй шороогийн угаахгүй тий. Тэгээ хаттаас одоо 600 үлөө 700 үлөө гурлийн жижиг үйлдвэр авчираад гурлийн үйлдвэрүүдийг одоо бүхэл нэгдэл сан гэж хоноод гурил их юм болсон хаавн байхгүй шүү дээ. Тэгэл хайрын валютын мөнгө тэгэл алга болсон. Тэр үед л угаасаа энэ хөгжлийн зохион байгуулалтыг их айхтаралтсан байхгүй. Ялангуяа орон нутгийн өмчийн үйлдвэрүүд. Төрийн өмчид энэ оролцоотой үйлдвэрүүд бол одоо яг махан импекс талах чихэр апо энтер гээд ямар ч байсан үйл ажиллагаа нь хомигдсан ч гэсэн бүр байхгүй болоогүй. Тин чи нөгөө төрийн өмчтэй үйлдвэрүүд чинь бол манай ланжигрууд томчууд ажиллаж байсан учраас бас өөдөөс нүг хилээд уучлаараа хөвчлэн өөрийн бодлого байхгүй болохгүй шүү дээ гэж хэлж чадчихсан учраас нэг тодорхой хэсэгт авч үлдсэн шүү тийм. Аймгийн үндэсний үйлдвэрүүд бол ерөөсөө тэгэл байхгүй. Бүр байхгүй болсон зарим нь. Одоо тэр дорногын үндэсний үйлдвэр байхгүй болсон. Тэнд нэг махны үйлдвэр байсан байхгүй болсон. Баг хангаа махны үйлдвэр одоо ингээ байхгүй болчих шиг болтой. Орон нутгийн өмтөөгөө үйлдвэрүүд нэг л мэдгэ чимээгүй байхгүй болчдөг байхгүй. Хүүхдийн сүүний үйлдвэр гэж хүртэл байлаа шүү. Одоо байхгүй болцсон. Суурин ч байхгүй шүү дээ. Тэгээ одоо яг энэ Монгол улсад хүнсний аж үйлдвэрээс салуурсан үс шүү гэж 90 жил боллоо. Алдаа дутагталтай дээшэн доош явсан олон замыг дуусан. Тэгтээ хүнс бол өөрөө хүний анхдагч хэрэглээ учраас хүнс нь аюулгүй байж хүнс нь зөв хэрэглэх юм бол тэр ард түмний аюулгүй байдал, ард түмний эрүүл байх гол суурь гэж бодож байгаа юм. Тэгээд 90 жилийн хугацаанд ялангуяа энэ зах зээл хөгжсөн 30 жилийн хугацаанд эхлээд сая битээрээс амаргүй байсан ч гэсэн манай хүнсний үйлдвэрийн салбарын юм бол энэ дээр одоо чин сэтгэлээсээ сэтгэл зүрхээр ажиллаад энэ салбарыг чи төрийн одоо их дэмжлэггүйгээр сэтгэл зүрхээр техникийн шинжилгээ болон технологийн шинжилгээ хийж чадлаа шүү. Тэгээ та сүүлийн 30 жилийн энэ хүнсний үйлдвэрийн техник технологи шинжилгээд мэрэгчлээ болсон хүчин бэлтгэхэд их үүрэг гүйцэтгэж байгаа хүн. За манай хүнсний аж үйлдвэрийн салбар хүнд байж байгаа үед манай хүнсчтэй холбоо их үүрэг гүйцэтгсэндээ. Тэгээ хүнсчтэй холбоо нь одоо энэ жил 90 жилийнхаа хүнсний аж үйлдвэрийн салбартай хамтран одоо дэмжиж ажиллаж байгаа. Тэгээ хүнснийхээ аж үйлдвэрийн 90 жилийн хойд зориулаад сүүлийн үеийн техник технологи бол сайжирж байгаа тоологдуулаад бид цаашдаа бол ер нь хүнс өөрийгөө хангаад тодорхой хүнсний үйлдвэрлэлийг экологийн зөв бүтээгдэхүүн экспортлох боломжтой улс гэж би ингэж боддог. Тэгэхээр 90 жилийн одоо талаар манай хүнсний аж үйлдвэрийн салбарынхаа та нэг зориулаад нэг үхлийг одоо урьж байна дамжсрын сайдаа. Тэгээ ер нь одоо хүнсний үйлдвэр бол тэр 95 оны үед ер нь 2000 он хүртэлтэй. Тэрнтэй харьцуулбал одоо танигдчихгүй болсон гэсэн. Үнэхээр одоо олон шин сайхан тэр 90-ад оны сүүлээр одоо буй болж байсан жижиг үйлдвэрч өнөөдөр 30 жил болцсон явж штэ. Одоо бэхжитсэн, хөл гараа олчихсан зах зээл техник технологиод шинжилсэн. Тэгээ одоо нэг олдуурхмаар юм л ер нь технологийн шинжилэл бол энэ үйлдвэрүүд дээр маш сайн хийгдсэн гэж байгаа. Манай технологи бол одоо нэг тэгж айхтар гологдоод байхгүй. Одоо бид нар яг хөөр зүгээр би энэ дээр нэг юу энэ төр битсэн л дээ. Манай одоо хөгжлийн ирээдүй ямар авах вэ гэж. Хэдэн асуудлыг яг одоо би энд бол дэвшүүлсэн манай инженер нөхдүүд үзэж харах бах. Юу гэхээр одоо бид бол хамгийн гол нь энэ нэг
тусдаа бие даасан нэг юм жижиг хэлбэрээр нэг талхай батархай хэлбэрээр биш. Аль болохоор хоорондоо нэгдэд нягтарч ингэж л ажиллах одоо цаг үе ирээд байна. Ялангуяа энэ хөдөө аж ахуйтайгаа бол их сайн хоршиж интеграцимээр байна. Энийг дагаад одоо аж үйлдвэр гэдэг бол угаасаа энэ хөдөө аж ахуй худалдаа энэ салбарт асар их том нөлөө үзүүлдэг. Одоо шилбэл сүүнийхэн бол их л зөв сүү бэлтгэлээр зөв хэлбэрлүү орж эхэлж байна. Хоршоо болж байна малчт нь. Фермерүүд нь хоршоо болж байна. Тэгээд үйлдвэрлэлд өөрийнхөө зардал хөрөнгөөрөө сүү өргөх төхөөрөмж юмын сорилуулж өгөө. Тэр бодгоо фермерүүдэд өөрсдөө хөрөнгө оруулж ферм байгуулж байна шүү дээ, тийм ээ. Тэгээ ийм маягаар явахгүй бол хөдөө аж ахуй тусдаа, хүнсний үйлдвэр тусдаа. Тэгээ манайхад чи нэг ер нь нэг жаахан нэг тийм эвгүй юу байсан шүү дээ нэг. Салбарын амбиц гэдэг. Амбиц тэгээд нэг хүнсний үйлдвэр хөдөө аж ахуйг шулдаг гэдэг нэг муухай ойлголцтой. Тэр бол одоо социализмын үеийн нэгдлийн дарга нарын гаргасан яриа байхгүй юу? Үндэ бол тийм биш. Тэр чинь үйлдвэр гэдэг чинь л одоо тодорхой хэмжээний шаардлага тавина шүү дээ. Тэгэл байх. Тэр шаардлагадаа нийцсэн юмыг л үйлдвэрийнхээ одоо зорилтоор авахаас биш. Тэгэхээр би энд нэг хүнсний аж үйлдвэрийн хөгжлийн сорилт асуудлууд гэдэг энд нэг 10 асуултыг гаргаж тавьсан юм байна. Юу гэхээр ер нь түүхэн эдийн нөөцийн ашиглалт. Өөрөөр хэлбэл Монголд бол түүхэн эдийн нөөцийн ашиглалт маш муу байна. Энэ хүмсэн тэргэлсэн малынхаа амьд жингийн бараг 4.1-тэй тэмцэх хэмжээний цус дотор мах дайвар үтэгт хүргэж байгаа байхгүй. Ийм их нөөц алдагдж байна. Үр ашигтай экспорт бол болж чадахгүй байна. Зөвхөн нэг хүний аманд орсон чанаад өгөхээр нь чанаад өгч идэг. Одоо зарим компаниуд бол энэ Евразийн эдийн засгийн холбооны орнуудад консерв гаргаж байл да. Тэдний тэр одоо хяналт шалгалтын даваад тэр тэмдгийг автсан. Жишээлбэл тэрийг бол маш сайн хөгжүүлмөр ингэж засгийн газрын мөрөн хөтөлбөр жишээлбэл экспортлогч орн болно гэсэн. Экспортлогч орн болохын тулд одоо хүнс экспорт орн болохын тулд яах ёстой. Өнөөдөр тэр нь тодорхойгүй байгаад байгаа байхгүй. Тэр нь тодорхойгүй байгаад. Зүгээр одоо чинь их амархан юм яриад байна шүү дээ. Малчин бүрэл хотондоо хон төхөөрөөд махын экспортод өгч ирэл. Тийм аврах юм биш ээ. Ногоо чинь нэг хэдэн төмөс ногоо тарчаад шууд экспорт тийм биш ээ. Тэгэхээр энд бол гадаад худалдааны одоо улсын хөгжлийн бодлоготой холбогдсон том асуудал байна. Импортыг оновчлох хэрэгтэй байна. Импорттой өөрөөр хэлбэл бид өрсөлдөгчөө яг зөв болж харахгүй байгаа хүнсний үйлдвэр. Хүнсний аж үйлдвэрийн гол өрсөлдөгч л өнөөдөр импорт л байна шүү дээ. Тийм шүү. Ягаад гэвэл хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт $500 сая. Хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт нь $500 сая, экспорт нь $100 сая хүрэхтэй гүйт. Нэгийг харьцах 5-ын хэмжээтэй байгаа байхгүй. Тэгэхээр бид чинь энэ зах зээлийн орон зайн 50% импорт эдэлж сууж байгаа байхгүй. Энэ дээр бол манай үйлдвэрүүд нийлж одоо их том бодлого явуулах хэрэгтэй. Экспортын бодлого, импорттой тэмцэх бодлого. Тэрнээс импортыг хүчээр хаагаад тэр татвар матврын айхтар өндөр нэмээд тэгээд бол нэг амжилт олохгүй. Эн чинь бас хүний хэрэглээч хэрэгчлөө шүү дээ. Тэр хүн импортын ямар юмыг хэрэглээд байна? Яг тийм юмыг бид хийж чадж гэнэ үгүй юу? Чадж байгаа нэг юм чадахгүй нэг. Чадахгүйг нь хязгаар чаддаг болох юм. Гэх мэтээр одоо ийм юунууд байгаа юм да. Үйлдвэрийн байршил байна. Технологийн хөгжил, инновац бол мэдээд нэгдүгээрт явна. Энэ өнөөдөр хүрсэн энэ төвшингээ цаашаага улам гүнзгийрүүлээд төгжүүл. Энэ дээр бол манай компаниуд би энд бол сэтгэл маш өөйгөө байдаг инженер хүний хувьд бол бид жишээлбэл хэзээ байхад Монгол улс вакуум аргаар одоо сүү цагаа хатааж ирсэн тийм үү. Өнөөдөр тэр агаарын найрлагыг өөрчилсөн орчинд мах савлдаг болчихсон байж гэн гэх мэтэр тэр өндөр температурт сүү хариуцгаад агшин зуур одоо эрүүл ахуйн агаартай үл харьцах орчинд савлдаг болчихсон байна. Тэгэхээр заадгалах чадвар зайшгүй сайжирна гэх мэтэр бидэнд бол ингээд олцсон юу их байна. За тэгээд мэдээж хүний хөгжил, хүний нөөц энэ дээр бол маш сайн анхаарах хэрэгтэй. Гэхдээ нэг үйлдвэрүүдэд би хэлээд байдгийг. Үйлдвэр чинь аваад хүний хөгжүүлдэг шүү.
Тэрнээс академик боловсралтай хүн шууд гарч ирээд одоо үйлдвэрлэлийг удирдах зохион байгуулаад технологи удирдлагаар хангаж явдаг. Өөрөө одоо бид нар амьд жишээ шүү дээ. Бид нар яаж илээ сургуульд өгсөж ирээд ажлын байрнаас эхэлж явж хагаад тэгээд тэр үйлдвэрийн удирдлага чи хүний олж харддаг байхгүй юу танд дэс. За энэ нөхөр ер нь цаашаага хэр зэрэг өсөх инженер вэ? Аггүй л энэ ер нь жаахан бие дааж юм хийхгүй байна, очроо олохгүй байх шиг байна. Тийм учраас энэ тодорхой даалгаврыг тодорхой юм хэлгээгээд. Ингээд хүний нөөц гэдэг бол зөвхөн ихтэй сургууль биш, үйлдвэр компаниудын өөрийн үнэт зүйл шүү дээ. За тэгээд одоо маш улсын хэмжээнд ч гэсэн нэг анхаарал тээвэр логистик асуудал байгаа маа. Манайд бол хүнсний тээвэр логистик үнэнхээр замбраагүй. Үйлдвэр болгон өглөө юмаа ачаал гардаг Улаанбаатараад. Тэгэл хотын төвийн том жижиг бүх дэдгүүрүүд өвдөнд очицогсоод тэгэл одоо зарим томоохон компани чинь бараа хөргөдөг 300 машинтай байна шүү дээ. 10 тийм маш энэ компани байна гэд тоолох юм бол одоо ингээд 30 мянган машин болох нь байна шүү дээ. Тэгэхээр энэ бусад орнуудын тэр хүнсний тээвэр логистикийн систем бол их сайн зохион байгуулалттай шүү дээ. Өөрөө юу санддаг те. Бөөний хөдөлгөөнд ирж өглөө дэлгүүр 6 цагт онгоход л тэр талх нь шинээрээ. Яамн өчигдрийн одоо үйлдвэрээс гарсан яамн. Ингээ бүх юм бэлэн байж идэг байхгүй шин. Тэрнээс манайх шиг ажил цуглахад л адилхан юм ачаал явж идэг. Тэгээ төгжрөл болж байгаа. Тэгээ энэ бол заавал төр хүчээр их ажил биш юм да уулна. Уулна энэ хөдөлдааныхан үнэхээр хөдөлдаач өөрөө бизнес юм бол өөрөө бараа аваад хэрэглэгчтэй бараатай баяа гэж бодвол тэр чинь харин санаачлаад шөн би бараагаа авдаг бодъё гэдэг үйлдвэр санал тавих хэрэгтэй байхгүй. Том супермаркетууд бол шөн цэнэглэгддэг юм байл шүү дээ. Тэгээ би Америкт харж илээсэн. Шөнжингөө тэр трейлерууд чинь бүтээгдэхүүн зөөчж байна. Тэгээд өглөө тэр хотын Сан Франциско гэдэг хотынхаа захад логистикийн олон том төв байна төрөлдсөн. Гурлигч гэдэг юм уу, хаамагч гэдэг юм, сүүнийгч гэдэг юм. Үйлдвэр бол тэн дээр л юм аагүй. Тэрнээс үйлдвэр дэлгүүр хэсэж явахгүй. Шив тээвэр логистикийн энэ бол хүнсний үйлдвэр ганцаараа хийхгүй л дээ. Төрийн бодлогын хэмжээнд ийм асуудлууд би энэ цаашдын хөгжилд бол одоо манайханд нэмэр болох байх гэж би ийм санаанууд оруулсан энд. Танд их баярлалаа. Та одоо 90 жилийн хойд манай хүнсчтэй холбоо хүнсний аж үйлдвэр үүсчихсний 90 жилийн хойд хүнсчтэй холбоо манлай хэлж хүнстэй аж ахуй яам төр засгийнхантайгаа хамтарч манай хүнсний аж үйлдвэрийн салбарын 400 гаруй манай холбооны гишүүд маань идэвхтэй оролцож байгаа. Тэгээ та энэ салбарын бодлогыг тодорхойлогч байсан. Одоо ч тодорхойлж байгаа. Энэ салбарын олон мянган боловсруучныг бэлдсэн эрдэмтэн хүний хувьд, улс төрч хүний хувьд энэ салбарынхандаа зориулаад одоо 90 жилийн нэмжлэгээний үг хэлхийг одоо хүсэж байна тань. Одоо Монгол улсын аж үйлдвэрийн тэргүүлэх салбарын нэг хүнсний аж үйлдвэрийг одоо бүтээж, үүсгэж, галгууламжийг үүсгэж тэгээ одоо аж үйлдвэрийн төрхтэй болгож, эрдэмтдээ хөгжиж, шилжүүлж одоо зах зээлийн нөхцөлд одоо үр дүнтэй адилгаад их олон хүний хүч хөдөлмөр орсон. Энд бол одоо би боддгийн одоо энэ шилэл алдаргаятны ном ба шүү дээ. Энэ номонд бол таньдаг манд орсноос биш. Одоо тэнд одоо хүч хөдөлмөрөөр зарсан өчнөө хүнийг бол бүгдийг багтаахч боломжгүй. Гэхдээ тэр хүмүүсийн үр сад бүр удан бол байгаа. Юунэ тэр хүмүүст одоо өвгдээдсэй чинь сайхан үйлсдэх баярлалаа. Та бүхэнд одоо эрүүлэн сайн сайхныг хүсье гэж хэлье. За хүнсчдийн холбоонд талархал илэрхийлье. Манай хүнсчдийн холбоо энэ ажлыг өрн сайн зохион байгуулсан. Яамч гэсэн одоо зөв үнэлж байгаа юм байлээ хүнсчдийн холбоог. Ер нь ингээд энэ ой гэдэг чинь яг нэг баяр наадан биш шүү дээ энэ. Ийм олон одоо бүтээл юмнуудыг үлдээх юм хийж ийн гэдэг чинь бол маш чухал байхгүй шилбэл одоо цаашаа яах вэ гэдэг бодлогынхаа чиглэлийг ямар ч байсан бид нар нэг төсөөлөд гаргаад ирж шít. Энэ чинь өөрөө том амжилт. Тийм учраас хүнсчдийнхээ холбооныхоо ерөнхийлөгчд гүйцэх загвар холбоонд ажиллаж байгаа одоо
энэ сайхан залуу мэрэгчлэтнүүдтэй гүн талархал илэрхийлье. За эцэст нь энэ хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэхэд одоо яг үйлдвэрлэлийн шугамн дээр нь ажиллаж байгаа манай салбарын хамт олон энэ бол нийтдээ 30-аад мянган хүн бий. Энэ салбарыг яг хөгжүүлэхэд одоо түүхэд худалдан борлуулах үйл ажиллагаа тээвэрт оролцдог энэ хөдөө аж ахуй худалдаа тээврийн энэ одоо олон түмэнд хүнсний аж үйлдвэрийн 90 жилийн ойн баярын мөн төргөж эрүүлэн сайн сайхныг хүсье. За танд эрүүлэнхийг хүсье. Энэ хүнсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд таны оруулсан хувь нэмэр туршлага ихээс гадна цаашдаа ч гэсэн та одоо бидний түшиг тулгуур болж хүнсний аж үйлдвэрийн салбарт байнга санаа оноо хилж явж байгаа. Цаашдаа улам одоо хамтарч гүнзгий хамтарч ажиллаж хүнсний аж үйлдвэрийн салбарыг одоо импортлогчоос экспортлогч руу орох энэ аж үйлдвэрийн салбарууд хүнсний аж үйлдвэрийн салбарын нөхцөл маань ганцаарчилсан биш нийтдээ хамтарч гадаадын зах зээлд хүчрэхийг одоо хамт олон болохын төлөө та бид хамтарч их ажиллана гэж бодож байна. Танд сайн сайхан бүхний хүсье. За баярлалаа. За баярлалаа. За танд баярлалаа.